Сайн мэцхан үзэгчтэй 60 телевизийн өвтгөөс өмнө нэвтрүүлгийн эхний дугаар та бүхэнд хүрч байна. Та сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалж чаддаггүй сэдвээр та бүхэнд хэрэгтэй зөвлөгөө хүргэх учраас та дэлгэцэндээ ойрхон суугаарай. Нэвтрүүлгээ бид иргэдээс асуусан асуултаар эхлүүлье. Мэдхгүй байна. Зүгээр өөрсдийнхөө бодол санааг зэвсэгт болгоход үү. Сэтгэлийн эрүүл мэнд. Тэгэл ер нь сэтгэл зүгээрээ л аягаа гоё тийм өөдрөг байхтал болох байхтал. Ер нь аягүй хэцүү гэж боддог шүү дээ. Хүн ингээд ер нь өвдөж байгаа ч гэсэн гол нь сэтгэл санаагаар нь ч бүр ингээд тэрчгтэй байхгүй болчихно. Ер нь амар хэцүү гэж боддог. Хүн ер нь амар амгалан стрессгүй, гэр орондоо тайван, ажил дээрээ тайван, зөв энергитэй байхад тэр энэ дотор байгаа эд тэгсэн оршин сууж жаргаж байдаг юм болов гэж боддог. Үгүй. Ер нь толгарч ясаа. Жишээлбэл тэгэл хичээл номноос ахуулаад тэгэл одоо тэр бол яг одоо би төгсгөө 12 дугаарыг төгсөх байхгүй. Одоо ч гэсэн тэгэл ер нь толгорж идэг да. Талгарч ийсэн. Юм. Одоо ингээд ямар нэг юм орох гэхэд хүн дэмжихгүй байхад ингээд шууд ингээд амар сэтгэл санаагаар унцдаг. Тэгээ тэр чигтээ ингээд бүр ингээд амар готрон үзэлтэй болчихдог байхгүй. Цаашдаа ингээд юм бүтэхгүй ч байгаа юм шиг. Ер нь бол яг хүний амьдрал юм. Хүний амьдралд бол шандрах хэцүү байх юм байдаг. Гэхдээ би тэрийг анзаардаггүй шүү дээ. Нэг тэрийг анзаарыг гэдэг өөргөө нэг юу илээ тийм билгсэн байхгүй. Ер нь тийм зэгцтэй бодол санаагаар юу тэгтэл байх болох л гэдэг гэж боддог шүү дээ. Одоо мэдгүй юм да нэг болохоор тэг. Тэгээ гайгүй явж байгаа л ер нь нэг юм оноор бодохгүй явахад тэгэл гайгүй болчихдээ шүү дээ. Хүнтэй ярилцлагыг илүү үздэг. Ажил руугаа ирлээ ирч хүч. Ажлаасаа гэрлөөгөө очиод хаалгаа онгойлголоо. Хамгийн хайртай улсад хаалгаа нээдэг учраас тэгэл болоо. Өвтгөөс өмнө нэвтрүүлэг студиэс үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За манай студид сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор, клиникийн профессор Баярмаа хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу, та урилга хүлээн авч ирсэнд баярлалаа. За баярлалаа. За бид нэвтрүүлгийн эхэнд иргэдээс асуулт асуусан байгаа. За сэтгцэн эрүүл мэнд гэж яг юу юм бэ? Танд тийм асуудал тулгардаг уу? Та хэрхэн тэрийг одоо анхаарч хамгаалдаг вэ гэдэг асуултуудыг асуусан. Иргэдийн хувьд болохоор яг нөгөө бие махбодын өөрийн одоо ямар нэгэн асуудал үүсгэд те өрхийн эмнэлэгтэй ханддаг ч юм уу, ийм авч уудаг ч юм уу, ийм урьдчилан сэргийлэх зүйлсийг хийдэг боловч яг нөгөө сэтгцэн эрүүл мэнд гэдэг тэгэнгүүт ч ойлголт нь хүн дээр тусдаг юм шиг байгаа. Тэгээд одоо сүүлийн үеийн ойлголтоор ингээ хүмүүс чинь уламжлалт ойлголтоор нэг мэдрэл муутай ч юм уу те эсвэл сэтгцийн гаж үйлдэл гаргадаг хүмүүсийг сэтгцэн эрүүл мэндийн өвчтэй гэж ойлгоод байдаг болохоор яг нэг ийм ойлголт нь яг өөр дээр нь байдаг гэдэгтээ хүлээн зөвшөөрдөггүй хандлага нь ер нь тиймэрхүү ажиглагдсан л та. Тэгвэл сэтгцэн эрүүл мэнд гэж яг ямар одоо ойлголттой хүмүүс байх ёстой вэ? Тийм энгийн үгээр та тайлбарлаж өгвөл. За тэгэхээр сэтгцэн эрүүл мэнд бол ер нь 3 том ойлголтоос багтдаг. Нэгдүгээрт нь эрүүл сэтгц гэдэг ойлголт нь өөрийн сэтгцэн эрүүл мэнд дотор багтаж явдаг. За эрүүл сэтгц гэж юу хэлж байгаа вэ гэхээр хүн хүрээлэн байгаа орчиндөө дасан зохицох чадвартай юм хүнийг бол эрүүл сэтгцтэй хүн гэж хэлж байгаа. За хоёр дахь том ойлголт нь болохоор сэтгцэн эмгэгтэй хүн гэдэг ойлголт байгаа. За энэ бол одоо 70 жил 70 гаруй жил хөгжиж ирсэн. За одоо бараг 80 жил болж байгаа шиг байна. Академик за Оросын одоо Оростой онцгой холбоотой байсантай холбоотойгоор академик юм ойлголт л тоо. Сэтгцэн эмгэг гэдэг бол одоо өстой саяны өөрөө чи хэлдэг мэдрэл муутай одоо юу гэдгийг шарахад нэ гэж ингэж тодорхойлдог. Өвчний олон улсын 10 дугаар англи гэж байдаг. Тэр английн бүлэг шалгуурыг хангаж байгаа. Ийм бүлэг одоо эмгэгийг бол сэтгцэн эмгэг гэж хэлж байгаа. Сэтгцэн эмгэг гэдэг бол нийт хүн амын ердөө 3% эзэлдэг. Ийм ойлголт байдаг. 3 дахь ойлголт нь болохоор эрүүл эмгэгийн завсарт байгаа завсрын одоо сэтгцийн асуудалтай хүмүүс буюу тулгымцсан асуудалтай хүмүүс гэж хэлж байгаа. За энэ одоо завсрын асуудалтай хүмүүс гэдэг нь нийгмээс шалтгаалсан хувь хүний сэтгэл зүйтэй холбоотойгоор үүсдэг төр зуурын сэтгэл хөдлөлд занвал нь хямарсан ийм байдлыг бол сэтгцийн тулгымцсан асуудал гэж хэлж байгаа. За энэ асуудал маань бол нийт хүн амд 20-25% эзэлдэг. Үндсэндээ одоо бид бүхний дунд түгээмэл байдаг нөгөө нойргуудал, нөгөө харигтлын асуудал, сэтгэл утрал, сэтгэл түгшилт, архаг ядаргаа тийм ээ. За тэгээд сэтгцэн хямраад биеийн шинжүүдээр илэрдэг бүх эмгэгүүд жишээлбэл даралт ихсдэг ч юм уу, таргалдаг, одоо чихрийн шижинтэй байх
тэр гэсэн энэ одоо биеийн хэлбэрийн эмгүүд за ийм түгээмэл тохиолддог эмгүүдийг бол сэтгцийн тулгымцсан асуудал буюу завсрын байдалтай байна гэж ингэж хэлдэг ба. Эрүүл сэтгэс бол нийт хүн амын 60-аас 70% эзэлдэг. Хэрвээ та сэтгцийнхаа тулгымцсан асуудыг эерэг зөв аргаар шийдэт байх юм бол эрүүл хувь нэмэгдэнэ. Хэрвээ та тэр асуудлаа шийдэхгүй яваад байх юм бол сэтгцийн эмгэгт өртнөө эмгэгтэй болж болцсохгүй гэсэн ийм ойлголт байдаг. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг бол маш өргөн хүрээний ойлголт шүү. За хамгийн түгээмэл илэрдэг ерөн шинж тэмдэг нь ямар шинж тэмдгүүд байх вэ? Ер нь дийлэн хүн эзэлж байгаа. Одоо нэг өвчлөж байгаа хүмүүсийн тэр хувийн дийлэнхийг эзэлж байгаа шинж тэмдэг түгээмэл хэлбэр нь. За тэгэхээр түгээмэл хэлбэр буюу өөрөөр хэлэх юм бол хүн амын дунд зохилж байгаа асуудлууд болох нөгөө сэтгцийн тулгымцсан асуудал гэж сая ярьлаа тийм ээ. 20-с 25 хүн гэдэг бол нөгөө бидний яриад байдаг 5-аас 6 он тутмын нэгт нь ямар нэгэн сэтгцийн тулгымцсан асуудал байна гэсэн дэлхийд дахины тоо байдаг. Манай Монгол улсын ч ийм тоо байдаг. Тэгэхээр энэ одоо түгээмэл тохиолдлог асуудлууд дээр илэрдэг шинжийг асууж байна л да. За энэ бол одоогор бол хүн амын дунд зохилж байгаа 8 эмгэг гэж үздэг боловч 8 эмгэг дотроо задраад 20 эмгэг болж хувирдаг. 20-од тийм асуудлууд болж хувирдаг. За энэ дээр жишээлх юм бол нойр гүйдэл гэх нойрны хямрал гэд байлаа гэж бодъё. Тэгэхэд нойр гүйдэл өөрөө орно. Дээр нь одоо нойрондоо хурхирдаг, нойрондоо шүдэ хавирдаг, нойрондоо босож явдаг гэх мэт одоо ингээд нэг л асуудал дээр нэг хэд хэдэн шинж тэмдгүүд илэрдэг. За сэтгэл гутрал гэж байлаа гэхээр те эд сонирхолгүй болдог. Хүн гаднаас нь хараад залахгүй юм шиг. Тэгээд юм одоо өмнө нь дуртай байсан зүйлдээ ямар ч дургу болно. Удаан хөдөлгөөнтэй болно. Ярих нь удаан, хөдөлгөх нь удаан. Дээр нь уйлдаг, унждаг те нүрийг ингээ харахад ямар ч тийм галдуул байхгүй. Уйтгарсан гонхтой ийм байдал зохилж байгаа юм бол жишээ сэтгэл гутрал гэх жишээний. За тэгээ гих мэтчлэн нөгөө 8 эмгэг тус бүр өөр ингэсэн шинж тэмдэгтэй. За тэр шинж тэмдгээр нь одоо энэ хүнд хүн амын дунд түгээмэл тохиолддог одоо сэтгэл готролтод явуулж байна. За архийг олон хоногор үргэлжлүүлж уудаг, шаарддаг, шараа архиад тайлдаг тийм ээ. Эсвэл сэтгэлийнхаа таагүй асуудлыг архи ууж одоо тайвширдаг. Энэ нэтер бол бүгд бас архины одоо хэтрүүлэн хэрэглээ. Цаашлах юм бол архин нодох юм ихтэй болж болцсохгүй ийм нөхцөл байдлууд байгаа. Тэгэхээр шинж тэмдэг гэвэл маш олныг нэрлэж болохоор байна тийм ээ. Яг ямар асуудлын үед ямар шинж тэмдэг байгаад арай цөөхний нэрлэнэ л гэсэн үг. За тэгэхээр одоо энэ за хүний бие махбод ингээ өвчлөхөөр хамгийн түрүүнд одоо өрхийн эмнэлэгтэй ханддаг ч юм уу те. Тэгээ эсвэл эми санд очоод эм хөдөлтөж аваад ингээ ямар нэг арга хэмжээ аваад байдаг. Тэгвэл одоо жишээлбэл таны ярьсан жишээ сэтгэл готролд орсон хүн хамгийн наад зах нь одоо яаж тэр сэтгэл готролоос гарах хамгийн ихний алхмыг яаж хийж болох вэ? Яаж өөрийгөө хамгаалж болох вэ? За тэгэхээр сэтгэл готрол гэдэг нь бас 3 ойлголт багтана дахиад. За хүн одоо амьдралынхаа туршид ямар нэгэн таагүй асуудалд орох юм бол сэтгэл готрлоор хариу урал өгдөг. Жишээлх юм бол үхэл хавцал тохиолдно, зуд гамшиг болно, тийм ээ. Маллаа алдсан малчин энийг суухгүй нь ойлгомжтой тийм. Тэгэхээр сэтгэл санаагаар унана, гуниглана, гутарна. Энэ бол хариу урал байдлаар илэрч байгаа гэсэн үг. Хариу урал бол 1 сарын дотроо байж болно, 6 сарын дотроо байж болно. За 3 жил түүнээс дээш хугацаагаар сэтгэл готрлынхаа байдлаас ангижирч чадахгүй тэрнтэйгээ ингээд санаалзаад үргэлжлээд ямар ч тусламж авахгүй яваад байгаа юм бол одоо стрессийн одоо сэтгэлийн шалтгаантай сэтгэл готрол руу шилжиж болно. За 3 дахь тохиолдол нь юу вэ гэхээр нэгт нь хариу урал байх нь, хоёр дахь нь сэтгэлийн шалтгаантай сэтгэл готрол байх нь тийм ээ. 3 дугаарх нь болохоор ямар нэгэн тархины гэмтэл ч юм уу өөр халдвар хордлогын өөр ямар нэгэн шалтгаанууд бас хүмүүс сэтгэл унж болно, готорч болно. За ялангуяа энэ хавдартай өвчнүүд дээр бол жишээлх юм бол айгу тодорхой гарч ирдэг. За тэгэх юм бол бид нар энийг органик сэтгэл готрол гэж хэлдэг байна. Тэгэхээр сэтгэл готрлаа хүртэл дотор нь ангилж агаад за би хэрвээ зөвхөн хариу урвалын шатанд байгаа сэтгэл готролтой хүн байвал тэр хүний асуудлыг сонсно, ярилцсан, тайвшруулна, тодорхой цаг хугацааны дараа өөрөө аяндаа илаарч эдгэрдэг ийм хэлбэр байгаа. Сэтгэлийн шалтгаантай сэтгэл готрол дээр бол ярилцлагаа өрнүүлнэ, ойлуулна, хэд хэдэн удаа асуудлыг хөндөж ярина. Хэрвээ үр дүн муутайх юм бол эмийн эмчилгээтэй хасарна.
За тэгэхээр сэтгэл засал болоод эм эмчилгээ авсрах нь. Хэрвээ органик шалтгаантай сэтгэл готрол байх юм бол одоо органикийг нь үүсгээд байгаа. Жишээл хавдрын улмаас сэтгэл готролд орж байгаа бол мэдээж хавдар эмчилгээгүй бол хязгаарч тэр хүн сэтгэл готроос гарахгүй. Тийм учраас эхлээд хавдрын эмчилгээг сайн хийгээд давхар сэтгэл готрлын эсрэг одоо им ууж болно, бас сэтгэл зүйн аргууд явж болно. Тэгэхээр ямар хэлбэрийн сэтгэл готрол байна вэ гэдгээс хамаарат ямар одоо тусламж үйлчлэгийг тэр хүнд үзүүлэх вэ гэдэг ийм асуудал гарч ирнэ гэсэн үг. Ер нь нийт масс дондоо бол сэтгэл готрлын асуудал гэдэг бол байнгын одоо альва харах өнцөг өөрөө сүргээр хардаг болдог. Сэтгэл готрлын үед бүх юмыг болохгүй, бүтэхгүй, шүүмжлэн бүх юмыг сүргээр хардаг болдог. Ийм одоо хэцүү гэх юм уу? Анхаарах хууц юм өсөлтөд үүсэж байгаа учраас энэ үед нь бол аль болохоор тэр бодлыг өөрчлөх, эерэг болгох, аль болохоор таатаа болгох руу чиглэсэн ийм үйл ажиллагаануудыг хийх, за хувьчилсан байдлаар хийж болно, бүлгээр хийж болно. За тэгээд үр дүнгүй байхгүй бол эмтээ хасарнаа л гэсэн үг. Тэгэхээр бол мэдээж сэтгэл готрол гэдэг бол мэрэгжлийн эмчид хандах, за хөнгөн хэлбэрээр бол бүх одоо сумдууд дээр нүрхүүд эхний одоо сэтгэл готрлын ярилцлагын аргуудыг хийж сурсан байх ёстой. Өнөөдрийн бас Дорнод аймагт явж байгаа энэ сурвалт бол яг энэ рүү чиглэсэн техникүүдийг бас зааж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг анхан шатны үйлчилгээ бас ойртож байгаа гэж ойлгож болох уу те? Мэдээж өнөөдөр Монгол улсын хэмжээнд 160 сэтгцэн эмч байна. 3 сая гаруй хүнд бол энэ сэтгцэн эмчнэр бол хүртэж тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Тийм учраас анхан шатанд ажиллаж байгаа сум, баг, одоо өрөх тийм ээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийг харин сэтгцэн эрүүл мэндээр боловсрол олгож тэд нар хүн амдаа нөгөө 2000 үнэтэй, 3000 үнэтэй, 5000 үнэтэй тусламжаа үзүүлэх нь бол илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Тийм учраас энэ анхан шатны нэгжлэр ажиллаж байгаа эм шимлэгийн мэргэжилтнүүдийг сэтгцэн эрүүл мэндээр боловсрол олгох ажил бол чухал учраас одоо ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу бид 3 хоногийн турш сургалт хийж байгаа гэсэн үг. Мэдээж энэ үр дүн бол сайн байна гэж харж байгаа. За сэтгцэн эрүүл мэнд гэхээр ерөнхийдөө хүний сэтгэл дээр тулгуурсан л өвчин байх гэж болоод сэтгэлийн өвчин гэдэг юм уу те. Тэнгүүд хүмүүс одоо яг нөгөө өрхийн эмнэлэгт очиод ийм шинж тэмдэг байна надад одоо би юу хэрэглэх вэ гэдэг өөр нөгөө бие махбодын өвчлөлтөөрөө бол зөвлөгөө авч чадна л да. Тэгвэл миний сэтгэл ингээд байна. Одоо ингээд сэтгц маань ингээд байна гэж ямар нэгэн шалтгаан яриад өрхийн эмнэлэг дээр очих тохиолдол одоо хүмүүс тэр тал дээр ер нь хэрэг нээлттэй байх бол мэдээж энэ айгүй чухал хэсэг нь ер нь бол ингээд эхлээд хүний сэтгэл өвддөг, дараа нь бие өвддөг. Бие сэтгэл хоёр сашгүй холбоотой хоорондоо уялдаатай. Хүн бол сэтгэлийнхээ асуудал дээр бол нэг ач холбогдол өгдөг. Ер нь одоо юу гэдгийг даван туулах чадваргүй, төвчээргүй одоо ингээд иймхий юмыг даваад гарчихгүй ч гэдэг юм уу ингээд нэг тийм монголчууд ч бас юу гэдэг эрсдэс уур амьсгалтаа ижилхэн эрсдэс одоо нөхцөл байдалыг тавьдаг юм арт юм уу. Тэгэхээр одоо бол цаг үе өөрчлөгдөж байна. Дэлхийн нийт глобалчлагдж байна, тийм ээ. Хүмүүс гаднаас янз бүрийн мэдээлэлүүд авч байна. Ууд авах ёстой, тэсэх ёстой, өвдөжлээ гэдэг яадгийн гэдэг ч юм уу те ийм ойлголтууд бас утгаараа өөрчлөгдөж байна шүү дээ. Тийм учраас хүн сэтгэлийн амьтан учраас заавал хүний сэтгэлийг зассан, дэмжсэн, тайвшруулсан ийм одоо үг өгүүлбэр, хандлага, харилцаа бол маш чухал болсон. Тэгэхээр энд бол одоо иргэдийг буруутгах арга байхгүй. Мэдээж бид нар биеийн өвчин дээр 70-80 жил явцсан учраас хамгийн түрүүнд зүрх өвдөд байна, нойргүй болчлоо, би ядарч сүлдээд байна, илэг дэлүү, бөөр өвдлөө гэд мэдээж биеийн зовирууд маш их хэлж ирдэг. Тэгээд ирэхээр нь шинжилгээнүүд өгдөг. Өхөөр шинжилгээнд нэг товтой өөрчлөлт байхгүй. Эрүүл байна, та зүгээр байна гэдэг. Тэгээд эргээд эмчтэр очихоор би шинжилгээнд дээр зүгээр гараад байгаа хэрнээсээ миний бие өвдөд байна. Та тусламж үзүүлж чадахгүй байна. Та эмч юм уу, малын эмч юм уу ч гэдэг юм ингээд зарим нь бухимдж хэлдэг. Тэгэхээр сэтгэл гэдэг энэ хэрэгтэн чи өвдсөн байна. Өвдөхдөө сэтгэлийн зовироор биш, биеийн шинж тэмдгээр бие махбодын зовир байдлаар илэрч байна. Тийм учраас та одоо өнөөдрийн сургалтаар ч гэсэн ялгааг үүрэг сумын хэмжээний ойлголт өгнө. Дээр нь бүр болохгүй бол та мэрэгжлийн сэтгцэн эмчид хандаж болно. Өнөөдөр Дорнод аймаг бол 5 сайхан сэтгцэн эмчнэр байна. Тэгэхээр Дорнодын одоо 80 гаруй мянган хүн амд бол
тусламж үйлчлэгийг бол үзүүлэх боломжтой гэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр сэтгцэн эмчээс айх хэрэг байхгүй. Бодлоо өөрчил, хандлагаа өөрчил. Сэтгцэн эмч бол танд сэтгэл гэдэг энэ одоо эрхтнийг эмчлэхэд бол гол нөлөө үзүүлэх юм шүү. Юм учраас тэр хүмүүс төр бол яг хандхан зүйтэй л гэж ингэж хэлэх байна. Одоо ингээ хүмүүс бол өөрийгөө яг нөгөө сэтгцийн асуудалтай ч юм уу те нөгөө сэтгэлийн эрүүл мэнд маань жоох юм байна да гэдгийг яг нөгөө оншилж мэдхгүйгээр түүнийг хэрхэн яаж даван туулаад байгаагач ойлгохгүйгээр энэ маань одоо идэгсэн ч юм уу үгүй ч юм уу те тэрийг бас төдийлэн сайн мэддэхгүй байх л та те магадгүй нөгөө ханиад чинь идэгсэн нь мэдэгддэг штэ тэгвэл энэ сэтгэлийн өвчөө идэгсэн нь хэрхэн мэдэгддэг юм бол эсвэл энэ өвчин бүр идэхгүй ингээ даймжраад байх юм бол ангаа гарч олох хамгийн хор уршигтай үр дагавар нь юу юм? Тэгээд тэр нь хэрвээ хүрсэн бол идэгдэггүй. Тэгэхээр би ярианыхаа ихэнд хэлсэн тийм ээ. Өөрөөр хэлбэл за эрүүл сэтгцийг бол ингээд анхаарахгүй байж болно. Гэхдээ эрүүл сэтгцтэй хүмүүс сэтгэлийн тулгымцсан асуудалд ордог байхгүй юу? За эмгэгийн хоёулаа бүр хайшчээ. За тэгэхээр эмгэг гэдэгт юу орж байгаа? Нөгөө оюуны өмсөл, нөгөө шилсүрний мэдээж хүнд эмгэгүүд тэнд сэтгцэн эмч нь бэлэн байна, хяндаг хүмүүс нь байна, хэрэгэлдэг юм тариан тодорхой байна, хэвтдэг одоо газар нь тодорхой байна тий. За энийг хайчээ. Гэтэл сэтгцэн тулгымцсан асуудал гэдэг асуудал яагаад бий болж байна гэхээр ерөөсөө сая одоо өөрөө чи хэлдэг асуудлаа нэгт мэдэхгүй, хоёрт мэдсэн ч тоохгүй, гуравт мэдээд байгаа юмнаас хаашаа очих юм мэдэхгүй, дөрөвт эдгэрээд байгаа мó үгүй байгаа мó гэдгийг мэдэхгүй явсаар байж итэл 3 жил ба түүнээс дээш хугацаагаар үргэлжлээд ирэхээр аяанда сэтгцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд чинь үүсч эхэлнэ. Хамгийн ихний шинж тэмдэг нойр хөтөл. Хэрвээ таны нойр хямарчлах юм бол таны сэтгэл, сэтгэл хөдлөл тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэсэн үг. Тэр эмгэгийн түвшинд очиагүй байж болно. Гэхдээ та анхаарах хэрэгтэй боллоо гэдэг дохио. Энэ үеэс эхлээд та ямар нэг хэмжээгээр одоо анхан шатныхаа эмчтэр их сайн өөрийгөө ойлгодог. За эмч биш байлаа гэж бодоход их сайн өөрийгөө ойлгодог, өөртөө нээлттэй ярилцж чаддаг. Одоо нөгөө данх цагаас тавиад хоёр талаас цугаа ярьдаг гэдэг шиг тийм одоо хүмүүстэйгээ бас ярилцж болно. Тэр бол хамгийн ихний арга. Заавар эмнэлэг рүү очих шаардлага байхгүй. Тэгээд хэрвээ тэр асуудлын дараа таны бие хөнгөрсөн, сэтгэл амарсан, эргээд нойроо хангалттай хэмжээгээр авж байгаа. Хангалттай хэмжээ гэдэг бол 6-8 цаг хэлж байгаа. Сэрхгүйгээр нам сайхан унтж байгаа бол тусламж авсан л гэсэн үг. Ганцхан нойргуудл дээр жишээ авч ярив. Хэрвээ та асуудал ингээд улам даамжраад нойр хэвэн болохгүй нойрноос улбаалсан дахиад нэмэлт зөөрөд гарч ирээд байвал тэр нь одоо бүр хорхирдаг, шүдэ хавирдаг. За дээрэс нь одоо тийм 50 биш байдалтай энэ төр болдог. Гэх мэтчлэн хавсарсан өөр шинж тэмдгүүд ингээ гараад байх юм бол та одоо мэрэгжлийн анхан шатны эмчтэр бол очих хэрэгтэй. За анхан шатны эмчтэр очиод асуудлаа яриад ярьсны дараа таны бие хөнгөрөөд нойр сайжирч байгаа юм бол та тусламж авсан л гэсэн үг бас. Хэрвээ тийм шинж тань тата байдал үүсэхгүй байх юм бол та дараагийн шатны эмч рүү одоо сэтгцэн эмч рүү, сэтгэл зүйч рүү очно гэсэн үг. За тэгээ бүр болохгүй бол нийслэл рүү хандаж болно л гэсэн үг. Тэгэхээр өөрийн гэсэн асуудлууд бүгд өөрийн гэсэн өрмөц шинж тэмдэгтэй авах хэмжээ нь бас ялгаатай. Тийм учраас надад ямар асуудал байна вэ гэдгээ эхлээд тодорхойлох нь зүйтэй. Дараа нь тодорхойлсныхаа дараа хаана хэнд яаж хэрхэн хандах вэ? Ямар тусламж авах вэ гэдгээ одоо бодох, тооцоолох, хандах хэрэгтэй гэсэн үг. Ямар ч байсан танд байгаа зовиорууд арилаад танд таантай байдал үүсээ таны бүтээлч одоо чанар нэмэгдээд ингээд үр дүнтэй байж чадчихлаа бол та тэгэл ер нь бол ирүүлж чинь л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхий том утгаараа бол ийм яг шинж тэмдгийн тухайд ярих юм бол мэдээж нойр гүдэлтэй байж байгаа нойрондоо сайн болвол сайн. Сэтгэл готролтой байснаа готрлаасаа гарвал сайн. Мэдээж тийм үзүүлэлтүүд бол таныг илэрч, нэтгэрч, тусламж үйлчилгээ авсан байна гэдэг үнц үзүүлэлтүүд болно гэсэн үг. Одоо нэг хүнд хэлбэрт хүрсэн тохиолдолд дэмжигдэг. Хүнд хэлбэрт очих юм бол яг хүн амын дунд зөнхөлдөг энэ эмгэгүүд бол бүрэн итгэрнэ. Ямар ч асуудал байхгүй. Нөгөө сэтгцэн эмгэг гэж хэлээд байгаа хүнийг хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг
хөдөлмөрлөх боломжгүй болоодог, хавар намартай дахидаг, дахин эмчийн хяналтанд байх шаардлагатай энэ хүмүүсийн тухайд бол мэдээж эдгэрэл гэдэг юм хэцүү болно. Зөвхөн өвдөхгүйгээр урт хугацаанд нь барьж чадах, өвдөхгүй урт хугацааг нь одоо холтгох, олон жил болгох энэ бол эдгэрэл гэж үзнэ. Тэрнээс биш саяны одоо сэтгцэд тулгамдж байгаа асуудлуудын тухайд бол бүр эдгэрэл шүү дээ. Тийм. Гол нь одоо эрт хандах хэрэгтэй. Даамжруулж одоо урт хугацаанд явж болохгүй. Ялангуяа 3 жил түнс дэш хугацаар явж болохгүй л гэсэн үг. Энэ асуудал одоо үүсэх одоо шалтгаанууд юу байдаг вэ? Яг одоо энэ өвчлөлийг одоо өөртөө мэдрэх тэр нойргуудалд хүрэх шалтгаанууд нь тэгээд одоо манай нэвтрүүлгийн нэртэй өвтгөөсөө өмнө тэгвэл юу хийх ёстой вэ? Ер нь бол шалтгаан гэвэл олон шалтгаантай л да. Тэгээ би тулгымцсан асуудлыг анханасаа тодорхойлж хэлэхдээ нийгмээс шалтгаалсан гэж би хэлсэн тий. Тэгэхээр угаасаа л энэ тулгымцсан асуудал нийгэм эдийн засгийн докторгүй, улс төрийн докторгүй байдал энэ нь гэр бүлд нөлөөлж байгаа байхгүй юу? Гэр бүлийн орчин хүртлээ ажлын хамт олон бүх нэгж рүү одоо тархаж байгаа байхгүй юу? Тэгэхээр мэдээж нийгэм докторгүй болж байгаа, улс төр докторгүй болж байгаа байнга явдаг үзэгдэл. Тэгэхээр тэр байнга явж байгаа зүйлд дандаа өртөөд байх юм бол та хэзээ сэтгэлээ ялгаж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр хин өөрийгөө одоо ингээд дандаа докторгүй байдалд оруулж ийн тэр хүнд үргэлж асуудал үүснэ л гэсэн. Өөрөө тэрнээсээ ангижирч чадчихээн, өөрөө тэрийг өөрөөр хүлээж авч ийн те. Магадгүй бүр ингээд за сонсоод өнгөрөх хэмжээнд авч ийн үү? Бүр зүрх сэтгэлээрээ одоо мэдэрч хүлээж авч ийн үү гэдгээс хамаарх юм шүү дээ. Тэгэхээр нийгмээс шалтгаалдаг одоо тухайн хүний хувь хүний сэтгэл зүгээс хамаардаг энэ одоо шалтгаалж байгаа хүчин зүйл дээр аль болохоор өөрийгөө л өөрчлөх, өөрөө л нөхцөл байдлыг одоо аль болохоор эргээр эсвэл одоо бүр тэр таагүй сүрэг мэдээллийг авахгүй байх, авсан ч одоо бас энэ талаас нь байвал арай зүгээр ээж гэдэг юм уу? Ингэж нэг менеж хийж ийм өөрчлөх ийм тактикуудыг л өөр дээрээ бий болгох сурах хэрэгтэй л байгаа юм л да. Тэгэхээр нэг өөрчлөлтийг өөрөөсөө гэж хэлдэг те. Тэгэхээр мэдээж бүх нөхцөл байдал докторгүй байгаад байхад тэрэнд хямраад идэг хүн гэдэг бол өөрт нь бас нэлээд асуудал байна гэсэн үг. Харин сэтгэл зүйн хувьд доктортой хүн бол тэргээр юм болж исэн ч одоо тэрийг ингээд бүр айхтар хүлээж авах нь баг байдаг байхгүй юу? Тэр докторгүй юмн дээр хэн хамгийн их хүртээд байна вэ гэхээр нэг бол амьдрал хэцүү, нэг бол одоо салж нийлсэн орлого байхгүй, өмчөөрөөсөн хүүхдүүд, эмзэг давхаргын хүмүүс дээр тэр сэтгэл зүйн асуудал бүр хүчтэй үүсдэг. Харьцангуй доктортой байгаа хүмүүс төр бол үүсгэн гайгүй, үүссэн ч өөрөө тэрийгэ менеж хийж сурах юм чадвартай хүмүүс байгаад байдаг байхгүй юу? Тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө л ихэл өөрөө одоо тэрийг даван туулахын аргуудыг бас сайн суралцах тийм ээ чухал байгаа. Өнөөдрийн сургалтаар ч гэсэн бас тэр аргуудыг зааж байгаа шүү дээ. Ер нь бол та хүн туслахгүй маа гэхэд өөрийнхөө одоо асуудлыг шийдэх юм чадвартай болох хэрэгтэй байна гэдэг байр сууриас дандаа зааж байгаа. Тэгээ эндээ сурсан юм а бусдад түгээ, тараа, хэлж өг гэдэг ийм л тактикаар явж байгаа. Тэгэхээр бас магадгүй дорндынхан маань энэ сургалтын дараа эрүүл мэндийн салбарын өөрчлөгдөд бусад салбар дээр бас өөрчлөлтүүд гарах байх гэж бодож байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань хүрэлцэн оролцсон танд баярлалаа. За ингээд өвдгөөсийн өмнө нэвтрүүлэгт маань сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал анагаах ухааны доктор клиникийн профессор Баярмаа оролцлоо. Бид таны эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийж буй цуврал контентын эхний дугаар сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийг хөндлөө. Та өвдгөөсөө өмнө юу хийх талаараа манай нэвтрүүлгээс нэг ч ихсэн мэдлэгтэй болсон гэж найдаж байна. Өвдгөөсөө өмнө сэргийлье.